Хоёр хоорондоо нэг тэл сатна уу? Тийм. Тэр би нэг баг танихгүй ших хүмүүсийг. Би жоохон хойшлж байна. Тэр годомжаар явж байгаа бичлэг хийж байгаа тэгээ подкаст орох уу гэ. Би ч гэсэн өөрөө подкаст тиймэр нэ хоёул. Тэгээд нөгөөдөр нь хамт хийж хэлээд. Йоо ямар гоё. Шууд тэгэл нөгөөдрөөс нь эхэлж байгаа юм. Тэр бүх юм нь байгаа тэгэл ажлаас нийлж байгаа. Гоё юм аа. Явж байгаа л нэг сонирхолтой найз бол тээ. Тэр юу өнгөрсөн жил танилцсан ба. Ажил хийж танилцсан. Итгэцнээс ойлоо тэгээд юм. За сайн байцгаана уу. Манай амбалс подкаст 4-р дугаар. Яг 10 ясны 4-р дугаар албан ясны Агуу тавтгал юм байна да. тийм албан бус 5 дахь дугаар 10 ясны 4-р дугаар баг 6 дахь юм шүү. Тийм. Зэрэг 2 дугаар мөгөж авах хэлцээ. Яг албан ясны 4-р дугаар. Гэлчнэ. Энэ нөгөө ингээд зурдаг канвас аа тэгээд нэлж юу вэ? Кафе, кафе дээр. Тийм. Атаага бэкс бүлэг нөхдөдтэй ингээд зурх гад. Болоо гэж аамаа. Яг 7 хүн аваад. Шарич хэрэг Алаа 4 хүн биш. Чи бүр 1000 өнгөтэй юм шүү. Чам 5 өнгө. Оо тийм шүү. За. Аа гоё. Тэгээд дүүртгээ танилцуулах юм. тийм танилцуулж штэ. Тэгээд бэкон тэгээд за тэгээ манай зочдын танилцааг байгаа шүү. Тийм Тэгээд танилцааг байгаа. Нэрийн ч мэдээ байгаа. Нэрийн ч мэдээ байгаа. За тэгээ манай сайхан өргөд танилцуулж. За сайн байцгаана уу намайг Дүлгөө Эрдэнэ гэдэг Дүлгөөнөө гэж дууддаг. Тэ. Амар зурдаг гэсэн. Үгүй. Яг зурхын тав хүн шүү. Зур зурдсан уу гэхээр зурдсан л гэсэн. Айгуу тийм бид хэд зурж ирсэн үгүй л. За дөг. За дөг. Хай дөг. Хай. Наа болохоор болроо гэдэг. Тэр болроо бүтэн дээр нь болохоор болор чимэг болроо. Баг ингэж дурд. Яагаад Нэрэл. Баг дөг гэсэн. За Бэкэгийн Б кафе дотор байна. Б кафеда баярлаа. Та нар ч гэсэн Б кафед ирэх хэрэгтэй байх шүү. Нэрээ. За эхлээд дүрсийн анх юм байна шүү дээ. эхлээд ирсэн. За би ийм зураг авсан байна. Хэр төхөөлөх нараа. Энд ч нэг ийм зураг байна. Богийг тийм зураг байна. Бэг тийм зураг байна. Тэгвэл дөрүлээ өрсөлдөж юм уу? хай. А байж болно. Яг өрсөлдөхөд эхлэе. Амин шууд харсан өрсөлдөд. Зурдгүй мардгүй гэж хэлсэн. Эхлэнгүүд л өрсөлдөж гэж заалаа. Энгүүл. Гоё хөөцөлтэй юм шүү. За тэгээд За хэдүүлж гэсэн зураг эхлэе. Хат зураг. За ер нь ойрд юу хийж вэ? Ажиллаа хийж байгаа. Би бол өчигдөр ирээд байж байна. Хаанаас ирв? Солонгосоос болдог. Юугаар сурах вэ Солонгос? Одоо болохоор KBT-ээр сурч байгаа. KBT. Аха. Кибер гэсэн үг. кибер айлгүй байл мэн. Биш юм уу? Одоо ер нь хүний хөөрхөн болгох талдаа бүгднгийн юм гэсэн. Үсээ чи янзлна, нүрийн чи модно, үсээ чи янзлна. Тэгэхээр бол артист Стилист баг тиймэрхүү. Стилист бас арай. Яг нүүрэн дээр л юм шүү дээ. Нүүрэндээ хөөрхөн болгоно. Ирээдүйд талбагдаарай. Шууд өөрөө маркетинг хийж ийн үгүй юу? Үгээр дамжуулан. Гэхдээ яг ингээд Тэс жоо. төвлөрөөд ингээд юм байна. зурхаар бас ингээд бас ярихад жоохон юм орж ирдэг юм байна. Хойлоо хөтөлч юм гэж. Ойлголоо бодсон. За тэр хөдөлгөөн биш сайн. За Солонгос тэр удаан байсан гэсэн үг. За эхлээд болохоор төгсчүүд би эхлээ Орос ирсэн. Ой. Дараа нь Унгар яваад тэгээд одоо Солонгос ирж байгаа. Фүү Унгар. Гуурт Орос. Чи Унгар өмчнө бол юм. Унгар өмчнө бол юм. Мэдгүй. Шүл хаагаад Унгар өмчнө болж үндэсний хоол биш юм байна. Андарч гулаас чи Унгар хоол юм гэлээ шүү дээ. Яа энэ олон газар сурж байгаа эсвэл зэн Солонгос сурахыг бол. Оросд анхнаасаа тэтгэлгээр явчаад тэгээ байж хата Унгарын тэтгэлгээс үзэн чинь тэнцээ байхгүй юу? Тэгэл ээж заа зэмнээ охин яваад
гоё Европаараа үзчихээ дэрээгээл. Аа. Тэгээд босож ирээд л хийжсэн чинь Ослогоо нэг явна гэсэн чинь санагдаад. Тэгээд солонгос гэсэн орч. Тэгээд одоо л эндээ бол миний тогтмол байгаа. Токио. Би юу? Би Монголдо байсан. Балраг ийш тийш явж байхад нь би их сургуультай сураал. Тэгэл Хоёр нь яг 10 жилийн найзууд уу юу вэ? 10 жилээсээ танилцчихсан. Нэг анги гэсэн юм тий. Үгүй, өөр анги. Нөгөө Тэр ингэсэн юм аа. Тэр найзын түүх амар сайн тий. Бүр багтаа заяа. За. Бүр багтаа гэдэг нь хийх юм бэ? 6 дугаар анги тийм үү? 6 5 нэг баараа тэр нэг би мэдээлээ. тийм 6 7 дугаар ангидаа ингээд бид хоёр бүр ингээд хамт видео кал мал хийдэг найзууд байсан заяа. Тэгчээд хизээнээс юм мэдхгүй гэнт бид хоёр ингээд харьцаа болцсон байсан заяа. Тэгээд яг 12 дугаар ангидаа буцаад ер нь бол найзлаа. Тэгээд одоо болчихсон. Одоо нэг 4 5 жил болж байгаа юм тий. Болрогийн хувьд бас нэлээд олон улсаар сурч би явсан шүү дээ тий. Тухайн улсын юм залуучуудтай болдож юм. Үгүй. Тэгж байгаагүй. Юу? Яг Монгол хэлтэй гэж. би аим үндэсрэг. Одоо Оростой очсон ч Монгол залуутайгаа одоо болцоод Унгарт ч гэсэн Солонгос ч гэсэн үү? Би Оросд хүндээ болчихсон. Үгүй яг ингээд явчингууд ч бас жоохон юу юм бэлээ шүү дээ. Тий. Тэгээс Орос залуучууд чинь бас жоохон юу шүү дээ. Өнөр мөнөр насныхгүй. Тэгээ Солонгос болохоор жоохон хөгжиж байна. Охин шиг аа. Ахаа арай л нэлөө. Залуучууд нь тийм ээ тийм. Тэгээс үнэхээр үнэсрэг тий. Тэгэхээр манай BTS-ийн бас жоохон охин шиг гэсэн үг. Үгүй юу. Тухайн хүнээсээ шалтгаалж BTS-ийн краш. Одоо тэгээ краш маш ярьж штий. Тийм. Краш BTS гэх юм уу тий? Тийм. Jungkook. Яа 910 л крашдаг. Өөр надад краш яахгүй. Jungkook. BTS ч одоо хөгшин үү? Одоо хөгшсөн байх тий. 96 оны шүү дээ. Бас гайгүй. Тийм байна. Тэг би сайн мэдгүй лээ. Яг бүр фэн охтууд нь жоохон яаж маадгүй мэдгүй байж гэж маадгүй. Бас сайн мэдгүй зүгээр л крашлдаг. Жишээ за тийм сургууль бас ер нь сургууль төгссөн байх одоо чи одоо бид гурав дондос ганц төгссөн байгаа юм биш үү? Төгссөн хүмүүс ямар байна? Тэгвэл ямар байна? Амьдрал чи юу өөрчлөж байна? Ингээд төсчгөр ингээд бүх юм ингээд алга болчихно. Одоо ингээд оюутан байхад байсан найзууд тэгэл ингээд хичээл ном иш тийш ингээд дадлаг мадлаг гэл иш тийш явдаг байсан бол ингээд бүх юм ингээд алга болчихно заа ингээд найзуудаа ч ууцхаа болчихно. Тэгээд ингээ хичээл мичээл ном байхгүй одоо яг яах хэрэгтэй вэ гэж бодгдсон мөлий. Би өн шууд төгсөөл шууд маргаашаас нь шууд ажилд ороод тэ алчдгийм болоо гэж бодсон чинь ерөөсөө тэгдгүй мөлий. Ингээд ажил доорхын тул ингээ газрууд руу ингээ анкета өгж байгаа шүү дээ. Нөгөө шууд нэг газар ингээ авчихгүй заяа. Гэтэ ингээд амар олон газар руу би ингээ явуулахгүй юу шууд. Тэгээд хид хідэн 3 4 газартаа очиж уулзахаар болоод. Тэгээд яг ихний баг газараа очиж уулзаал таалагдал тэгэл юу баг орсон гэх юм. Мэргэжлэр ажиллаж байгаа юм шүү дээ. Тийм мэргэжлэр ажиллаж байгаа. Яг мэргэжил нь яг юу гэлээ? Эрүүл ахуйч. Миний одоо хоёр дахь мэргэжлээ л. Эрүүл ахуйч. Эрүүл ахуйч гэхээр юу бодогдож байна уу? Үгүй. Ийм юм хийдэг. Онцгой биш онцгой адил гинэ нөгөө юунд ажилладаг хүмүүс юм шиг одоо нөгөө барилга байгууламж эсвэл ийм Хаб уу? тий Яг бос байж болно заяа. Гэтэ хаб эрүүл ахуйч хоёулаа өөр тустай хоёр юм байдаг байхгүй юу? Гэтэ яг нэг зорилготой. Гэтэ тустай. Нэг эрүүл ахуйч гэхээр нөгөө нэг одоо өмнө мэргэжлийн хэлт гэж ядсан шүү дээ. Ер нь тэрэндээ жоохон тустай. хаб биш мэргэжлийн хэлт гэсэн юм нөгөө Тэрэндээ жоохон тустай. шалгаж малгаж явдаг тий. Мэргэжлийн хэлт шалгана. Эрүүл ахуйч шалгахлаарэ ямар байгууллагад орсноосоо шалтгаалаад одоо нөгөө байгууллагууд чинь юу яадаг шүү дээ. Өөртөө хүсэл дээрээ нөгөө нэг манай ингээд ажлын байрны орчинд ингээд үнэлээд өгөөч гэдэг байхгүй юу? Тийм тэрийг нь хэмжилтийн хийдэг гэх юм уу? Одоо энэ ажлын байранд тоос хэр байна, гэрэлтүүлэх хэр байна гэл. Мэргэжлийн хяналт хүлээж авахд чи бэлдэж өгөх хэрэгтэй юм байна шүү дээ. Бэлдэж өгөх нь жашаа юм би. Яг тухайн байгууллагын ажилтан бол тэгж болно.
Арай өөр манайх болохоор одоо юу гэв би одоо тэрийг бас сайн хэлж болохгүй байгаад байна. Тийм. Тэр байгууллага дээр очиод танах юм биш үү? Энийг засаарай гэж зөвлөдөг гэх юм уу? Наа чамар муухай ажиллая тий. Хүмүүсээ хараалж байгаа юм ажил юм шүү. Эн чинь муу аа шүү. Энийг засаарай гэдэг. Нэг ааштай их нэрийн жоохон. Яа. Би нэг юм бодсон заяа. Мэргэжлэл ер нь зөв сонгох хэрэгтэй юм байна да гэж бодсон. Чи тэр өөрийгөө бол зөв сонгоцсон гэж дүгнээд байгаа юм. Зөв. Яг уу зөв гэхдээ нэг юм 100% дуртай зүйл лүүгүй юу гэдэг дээр бас айгүй юу аана л да. Хүн ч одоо ингээд дуртай юм дээрээ өглөө ирж чадна тий. Дуртай юм дээрээ ингээд хоол нойргүй ингээд явж чадна шүү дээ. Тэгвэл юм хэцүү жоохон дургу мургу ч юм уу эсвэл тийм амар дуртай биш байвал ер нь ажил хийх ч айгүй хэцүү шүү дээ гэж би бодсон. Тэгэл багаас ингээд бидний ингээд мэргэжлээ зөв сонгорой гэж тэгдэж шүү дээ. Тэр нь өстой яг хэрэгтэй л өгнөд байж дээ гэж бодсон. Одоо л харамсдаггүй гэхдээ яг 100% дуртай байхад ер нь жоох хэцүү. Захирлж олоо өгдөж. Би дуртай шүү би 100% дуртай гэдэг. Жохон бас тий. Хэцүү л хийд юм шүү маа. За тий. Хоёр гэхдээ энэ одоо хүн амьтаа болдож гин үү? Краштай болзоогүй зүгээр хүнийг холоос хардаг гэдэг. Сталкер. Үгүй сталкергүй. Холоос харна гэдэг чи одоо тий. Холоос одоо юу гэх юм бэ? Анддаг гэх юм уу? Үгүй. Ажилтны анжаагаад. За нэг ийм одоо л миний зөв цаг гэдгийг нь хэлж юм уу? Нэг яа гэсэн үг? Одоо та нар тийм юм байдаг уу? Байсан уу ер нь? Андаг уу? Үгүй. Одоо ингээд дуртай заяа. Крашлдаг. Гэтэ ягаад ч тийм одоо болцох тийм ситүэйшн байдаггүй. Боломж байхгүй. Олдсон ч ер нь бас хэцүү. Ягаад? Боломж олдсон ч хэцүү гэж юм. Тэгээ би асаа яг тэр хүнтэй ойлголцохгүйгээ сайн мэддэг юм уу? Би яг саяхан сүүлд болцсон байна. Сүүлд болцсон гэсэн. Яг болцоо гэдэг чинь бас за яг болцъё. Тийм. Болцоонд урьж байна. Тийм. Зөв гадуур зүгээр алхаж явсан ч бас яг тэрийг оруулж ус болно. Эрэгтэй үнтэй өстэй тий. Тийм. Найзтайгаа болцдог юм уу? Ийм юм уу? Үгүй. Найзтайгаа болцдог юм уу? Тэр байх штэ. Хайлаа болцдог. Битэр мотор ингэж болцож молддээ шүү. Тийм. Яг эсрэг үсэнд ингэ. Тийм. Тэгж л хэлсэн шүү. Тийм бургай. Түл параг болцоо удаж байна. Ер нь удаж байгаа. Параг өмнө жилээ гэж. Харин битэр одоо ингэ нэг асуухаар ерөөсөө болцохгүй байгаа л гэдэг. Гэтэ хүмүүс эрэгтэй ч эмэгтэй ч эрэгтэйсээ шалтгаална юм. ерөөсөө болцохгүй байгаа л. Та нарын яагаад болцоо болцсон? Болцоонд урхаа болцсон. Харин тий. Би найз цагтнаас. Өртөө штэ. Болцдгийг штэ. Гэтэ хэцүү байна бас. Юу хэцүү байгаад энэ нэг окточ комплект гэдэг штэ. Яагаад болцоонд урахгүй байна. Нэг ийм юм байна. За. Одоо ингээд за болцлоо заяа. Одоо юм уулз хоолгондоо юм болоо шиг байх гэдэг хүмүүс байна. Ойлгож байна. Одоо ингээд болцлоо заяа. Ингээд ямар нэг юм хийл. Одоо ингээд зурдаг ч юм уу. Эсвэл кино үздэг ч юм уу, хаалдаг ч юм уу те. Тиймэрхүү юм активити хийж штэ. Тэнгүүт ингээд зүгээр уулзах уу гингүүт нэг тийм юу вэ? Юм хүлээгээд уулзаад юу хийх ингээд. Нэг тиймэрхүү жидэг тийм болцсон байдаг юм уу? Үгүй болцсон л очих өстэй ер нь. Уулзаад юу хийх. Зүгээр нэг уулзаад гоё юм яриа суух гэхээр өөр юм хүсэж байгаа гэж юу? Заавал нэг тийм. Гэтэ та нар болцоо гэдэг чинь үерхлээс өөр шүү. Өөр шүү. Одоо нэг юм. Үерхлийн л одоо нэг хэлбэр нэстэй гэхдээ. Болцоо гэдэг яриад байгаа тий. Үгүй энэ бол нэг үерхлийн л бас нэг ер нь л тий. Нэг анхан шатны тий нэг хэлбэр нь тий. Ер нь тэрүүгээр дахиад үерхүүгээ шийдэж байгаа. Тий харьцах юм шүү тий бараг. Дамжлагын шатны. Тахны болцоо ер нь ямар байвал зүгээр вэ? Ямар болцоо юм бэ? Аль нь бэ? Зүгээр л хэрэгтэй хүн за болцъё. Тэгээ бүр нэг өдөр гоё хамт болцъё гэдэг үү? За. Бүр ингээд болцъё гэж хэлэхдээ ер нь хийдэ бол яг яатсан байх хэвээр вэ? Эрэгтэй нь. Надаас санаа. Тий. За. Чи ч тийм гэдэг шүү дээ.
яатсан байх хэрэгтэй вэ гэдэг нэг. Ер нь ямар хөө байдлаар болзооны санал тавьбал санал тавих уу? Шууд нөгөө ингэдэж штэ. Кино минон дээр гардаг штэ. Ингээд 8 цагт гэрэж ангаадаа очноо. Гараад ирээрэй гэдэг. Тэгэж санал тавьлаа гоё хахаа. Оо би болцсон. Наа ч юм бол гайгүй юм шүү тэгвэл. Одоо чи хүмүүсээс байгаад авахгүй. шууд завтай юу мавтай юу гэж асуухгүй. Угаасаа хүн ажлын бус цагаар завтай байгаа штэ. Тэнгүү тэр үед нь гэрэж ангаадаа 8 гэд очоо гараад ирээрэй. Гэнгүүт би үрээр баярлахаа. Бид нэр юм бодуулахгүй л ах хэрэгтэй юм. Юу юм бол яах юм бол гэдэг. Тийм болзооны туршид ч гэсэн ингээд санаа завал яана одоо тооцоо. Баяр тэгээд бол бас хэцүү шүү дээ тий. Чи анхны ганц болзоо яа. Тийм. Залрал яваад байна л да. Солонгос хүмүүсийн зарлаж дүүл яаж болох вэ? Монголын харин тийм. Гэтэ би яг мэдгүй л дээ. Ер нь бол буруу ирчлээ. Би солонгосчууд өөрснөө амар романтик хүмүүс. Тийм. Тэгээд жоо метронд явж байгааг харахад бол үнэхээр л амар нэлээд хүмүүс байдаг. Тэгээ манай найзууд сонсохны солонгос залуучуудаас болсон найзууд сонсохны бол амар нэлээд л байдаг гэсэн. Амар кэрлдэг. Цаасан гойлч юм шүү дээ. Монгол залуучууд болохоор нэг тийм ийм гоё ишүүд байдаг гэж. Юу энэ одоо миний тоотарыг охин бүр тоотараа шиг өндөртэй. Чамайг харъя та. Чи зураагүй бодог болох би нэг бүр сонирм болоод. Чиний хаалцсан юу вэ? За ментай Мэдгүй тийм пензэм үү? тийм пензэ Доор нь хоёр Таалгаад аваа. хоёр юу юм бэ яа. Юу юм бэ? төсөөллөөр л бол тэнтэй зураг хийдэг ч гэсэн. Энэ тийм бодно шүү дээ ингээд. Тийм үү? Эрэгтэй хүндтэй романтик байна гэдэг нь амар чухал шүү гэж би бодсон. Чи тэгээд татагдахгүй нь амар романтик хүмүүс. Хэд шилжсэн бол хэцүү шүү дээ. Гэхдээ тэгээд олон хүн л байгаа үйлдэл тэгээд бас. Эсвэл би зүгээр өндөсрөхөө. Үнэхээр солонгос гадаа залуу гэвэл үнэхээр сонирхолтой. Тэгвэл Монгол ямар залууч шаналтай. Амар зөөлөн тийм намуухан тийм байвал их зүгээрээ. Намуухан тийм үү? Ширүүн ч бас хэцүү шүү дээ. Тэр бас нэг ингэж Тийм ээ за Чивэд. одоо эдэл яг эсрэг хүсэн за эрэгтэй хүн юм байвал гоё мой гэж нэг ихтэй ярьдэн шүү дээ. Одоо яг тойрын зүгээс эмэгтэй хүний үед яг ямар эмэгтэй хүн тойрын үед байна? Гой санагдав гэж үү? Үлэм дөөрэл авах талаас шүү. Ямар гой зүйл те. Эмэгтэй хүн ер нь бол одоо ингэ би харахад энэ их ямар хөөрхий гэж вэ? Ямар гоё гэж вэ гэж бодож байгаа хүмүүс бол амар карьертэй байдаг юм уу? Өөрийн гэсэн амьдралтай. Нэг хүнээсээ хараад бус. Яг ингээд ганцаараа байвал байж та. Олуулаа байвал байж та. Тийм гоё. Өөрийн гэсэн одоо карьертай тийм хүчрхэг эмэгтэй юм шиг нэгдлээ тий. Тэгсэн мөлөөс амар зүйлийн муурсгал луга адил хүмүүс байдаг шүү дээ. Хүнтэй заяа. Ийм яг юм ямар ч хүнтэй юм яг л гоё юм гарцдаг заяа. Тийм тэгээд нэг юм бие амар гоё зүв авч явдаг гэх юм уу? Одоо тэгтээ жишээ юу? Гадаад хүн л орж ирж шүү. Хин шиг. Зэндээ шиг. Зэндээ юм амар юм хүн болгонтэй амар гоё. Харцхад юм гоё. Тэгээд өөрөө ч гэсэн юм өөрийгөө бие амар гоё авч явдаг. Тийм гоё санагддаг. Тэгвэл нөгөө юу шүү дээ. Изаар мөсгч хичээдэг шүү дээ. Одоо шүү. Биш ээ. Улаан хийдэг найзлаад байгаа. Оч гэдэг юм. Хай дагвар өмсгч. Дидэж хийдэг. Унаа хийж юм гоё шүү дээ. Тэг санагдгүй юу? Тэг санагдгүй. Нөгөө нэг гарцаж үзсэг болохоор одоо юу гэх юм нэг удаа ядаж юм одоо ингэ жишээ нь үйлчлэгийн байгууллага тэр хүн орж ирээд тэр тухайн байгууллагын ажилчтай харьцаж байгаас ингэ шалтгаалаад амар юу яадаг гэх юм уу би бол тэрийг амар сайн харж исэн нэг тохиолдол надад байдаг байхгүй юу ингээд нэг жүжигчээ хичээд юм заяа нэр нь хэл амар хэл одоо яа бүр үнэхээр гоё зарлал гэдэг. гоё гэж боддог байсан заяа тэгсэн чинь ингээд яг ингээд
тэр газрын ажилчтай харьцаж байгааг нь харцаад ямар сайн юм бэ гэл тэгэл өнгөрч исэн. Тэнгүүд яг гой сайхан карьертыг ингээд байхынхаа хажуугаар тийм сонио харцаатай байвал надад шууд хамаг юм гэнэ. Уучдаг юм. За тэгвэл монголчуудыг бол сайн мэдгүй. Надад нэг ямар чамун Монголчуудыг бол сайн мэдгүй. Монголчуудыг би ер нь ямар гоё хүн бэ гэж нэм агч тий. Монголоос их юм бол нэм агчийг бүр ямар гоё хүн бэ. Нөгөө нэг дизайнер хаа. Педал дээр нэм агч. Тэр ихчийг харчаад ямар гоё ихч вэ гэж боддог. Зөв ярьж байгаа нь хүртэл юм гоё. Юм шиг санагддаг. Надад нөгөө та Twin-ийг мэдэх үү? Над тэр их ч юм гоё санагд. Ами тийм энерги ирч хүчтэй ирсэн ойрлол орч тийм сайн байна да яг олонний танилуд бас гэл. За тийм. Тэгээ би Монголын онлын танилуудад жоох итгэдэг юм аа гэхгүй. Хин чиний итгэлээр юм уурч. Таны тохиолдол заяа. Тэгээд зүгээр юм гой хүмүүс зөндөөл байгаа ш та угаасаа. Тэнгүүд за энэ хүн одоо харцаа нь ямар болдоо гэдгийг мэдчихэл энэ гой хүн байна муухай хүн байна гэдгийг л баг явах. тодорхойлох гэж. Бүтлгүү болцооны төв байгаа юм. Эсвэл шинэгч найзын бүтлгүү болцоо гоё болцоо юм. Бүтлгүү. Зөстэй байхгүй. Андаа бүтээл бүтэлтэй байсан. Бүтэлтэй болох гэж хичээсэн. Санаанаас гардгүй болцоо бэ. За санасаар. Холтой юм чинь гоё. Хостой юм. Гоё. Хадлаарай. Тийм гоё болцоо яг хоёрын хийж. Тэрний хамгийн анхны болцоо. Би яг нөгөө нэг сар мар баг чат матер бичээд. Тэгээ би өмнө жилийн яг өдөртөө 5 маус. Тэгээд нөгөө Америк явах гээд тэрнээс өмнө амар уулж үзсэн санагдаад. Тэгээ би одоо ингээд Америк явлаа бараг цэгт явчих магадгүй шүү ингээд. Тэгээд уул алей. Бүр айлгаж байгаа уулзсан нэг нас. Алей энэ 7 хоногт уулзъя. За тэгээд би нөгөө яг хотын төмөвд ахаж яг уйлаг болсон. Тэгээд нэг жоохон уйдгартай хүчээд нөгөө асам руу явахгүй юу? Асамын нөгөө шүү дээ. Тэгээд хол газрыг арай бас дундаа юм яриад гоё нэтрээр ярих байх гэж. Тэгээ очиод би ч нэг анхны амар ичимхий. Нэг хайртай хүн тажид амар юм дууч чаддаг шүү дээ. Хайдагд үү? Үгүй юу. Би ч амар ичимхий тэгвэл. Тэгээ за угаасаа болцоонд дөр чинь юм ярихгүй байгаа даа хэцүү юм л шүү. Нөгөө нэг картууд үүдэн шүү дээ. Бивнээс асуусан. Тэрнээс хоёр янзын өөр карт аваад өөр тэр чинь нөгөө тоглож монголоо ярьж мээрэл. Санаачлахтай. Тэгж жагаад сүүлд нь би биндээ хоёлаа яг өнөөдөр анхны сэтгэл юу ямар байсан энэ тэрийг захиа үгээд бичээд би биндээ бичээ солилцоо тэгээ яг салахаараа уншигээд тэгээ битээр тэгж биччихээд тэгээ бас нэг өндгийн шоколадаас юу ч гарч ирж болно шүү дээ. Тэгээд хоёр өндгийн шоколадаа өөртөө задлаад тэгээ би биндээ одоо тэр өндгийн шоколадаа одоо ерөөгөө за чи яг энэ шиг дугуй бойлоо одоо ингээд дугуй шиг тэнцвэртэй энэ тэрэг гэж гоё. Яа гоё. Тэгээ өгчээсэн. Гоё юм аа. За хоёр саяны болцоо нэгээс 10 хоног нэмэлэрээ. Шууд 9 аа. Яг хэлчихсэн. 9 юм уу? За яавал 10 болох вэ? Яавал 10 болох гэсэн. No comment гэдэг. За зурх чинь бас Ай тийм яг ярих уу зурх уу гэж харин тийм. ойлгохгүй л. Та гэхдээ бүх юмыг одоо 10 байх боломжгүй гэж би боддог. Тийм үү. Чи багш болоод чи мэрэгсэн юм уу? Одоо ирсэн. Гिचэн байдөө. Байна л та. Өнөө жонког 10 байна. Гэхдээ та нар хэзээс жамбын төвөнд өрөхгүй байдсан шүү дээ. Тийм. Юу ч байсан тийм. үгүй одоо юу гэнэ. За 10 тэгвэл 10-ыг үгүй. Бөө юм болж байна 10. Би л хэвээрээ. Гэтэ шүү юу ахгүй юу? За болиё. За зүгээр хэлээ. Хэрвээ тийм гой болцоонд явлаа. Хоёр л асуудал болохоор арай өөр аа штэ. Хэрвээ битэрт ямар нэгэн байдлаар нэг юм
таалагддгүй хүн ч юм уу эсвэл яг тийм гоё болзааг хамтрахыг хүсээгүй хүн дээ гэх юм бол яаж арга болохгүй. Тийм. Тэгээ хоёул хүсээгүндээ юу гэж явж байгаа юм? За тийм ээ. Сэтгэлийн бодсон шүү дээ. Яг уулз чад дараа нь таалагдахгүй хэцүү юм тий. Тийм. Аха. За гоё. Сэтгэл хатгүй болдог. Хөхтөө тэгээд сэтгэл бодоод болцчтэй юм уу те? Болсон шүү дээ. Яг очисон чинь Гэхдээ ямар хүн гэдгийг мэдэхгүй гол нь. Тэгээд нэг анхны сэтгэлээр нэг амар татагдаагүй. Гэхдээ зовлож үзвэл тархин ухаантай хүн байх магадaltaй байхгүй. Тэгээд уулзч үзэнгүүт гэл тэгээд. Тэгвэл яг анханаас нь амар татгаж жагаад уулзсан чинь Хой тийм түүх байгаа юм уу те? ямар байгаа юм шиг ирсэн. бодъё л доо. Удаал яахгүй шүү. Чандлыг байгаа байна да. Тийм байгаа юм да. Үгүй байхгүй. Би чи яг нэг харилцаанд 5 жил байсан байхгүй юу? За. Тэнгүүд ер нь бол болцоо гэж бодогдсон хамгийн гоё бодогдож байгаа болцоо л яалтчгүй яг тэр хүнтэй хийсэн л болцоонууд яг бодогдоод байгаа. Юу ч хийсэн хамаагүй тий. Тий. Зүгээр алхаа явж ийсэн ч тэр хүний л болцоо бодогдож байгаа. Зэрэг нэгтэй эрэхтэн уурсаа тэгж гоёор хүлээж авдаг юм шиг үлээ. Усаарч удаа. За Монгол залуучуудын тэгвэл болохгүй байгаа нийтлэг шин чанарын үйл хоёроор юу вэ? Их зантай. Зэнтэй. За. Чого эготой тэр гэдэг. Хоёр наата босон кейс мэс ч юм уу дэжгэрүүлж холбож ярих юм байна. Сайн ярьсан шүү дээ. За. Багийг Баги. Кейсээ. Баги гэдэг яаж ямаг. Таас би эготой буцаалаа. Юу буцаад байна? Жох юм. Яах гадаа мэдтгүй л юм. Тэгэхээр надад ерөөс юм бод. Тийм байж болж шүү дээ. Тийм. Зүгээр яг шулуухан байлаа зүгээр шүү. Анхаас нь ямар харилцаатай баймир байгаа шүү хэлээ. Тэгэл ямар харилцаатай баймирын тэрийг яжуул надад бол нэг хамаагүй шүү. Тэгэхгүй тэгээд зүгээр юм бодогдуулаад ивэл бас хэцүү. Тийм. Гэтэ эрэхтэн хүн тэдэм шүү дээ. Яг юм. За энэ охин л гэсэн хүнийг бол эргэлзүүлдэггүй гэж боддог. Тэрнээс ерөөсөө хоёрын оронд ингээд нэг юм эмхтэн өнгөө байж чадахгүй айлын охин эргэлзүүлээл яваад иддэг байд юм шиг санагддаг шүү дээ. Хоёр дахь амар тойруулаад байна. Байд юм шиг санагддаг Гэхдээ тийм байдаг л гэж. найзууд дунд ч юм Яг уу ярилтаа байгаа. байсан гэх юм уу. Тэгэл Угаасаа тэгэл гадуур дотор ингээд харагдаж байгаа шүү дээ. Ажил хүмүүс ч юм уу эсвэл найзууд ч юм уу зүгээр таньдаг ажиллаж яах нэ гэж юу? Үгүй зүгээр жишээ авч ярьж байгаа. Зүг. Зүгээр танилын дунд яг тийм залуутай тэр нэг залуу ингээл нэг охиныг ухааны зартал тэгж аяг өгцөө байлгаж хараад ийм бас хүмүүс байд юм да. Ингэ болчихсоо л гэж бодож өнгөрчсөн гэх юм. Гэтэ бол эрэгтэй хүмүүс ихэндээ бол гайгүй шүү. Хиндээ лөө. Тий. Тэрийг ч бүх охтууд тийм гэж хэлэх байгаа. Эхний 1 жил 2 жил бол гайгүй. Үнэхээр гайгүй. Гуртаас чинь. Тий. Бид хоёрт яг тийм юм байна. Тийм. Нэг удаагийн болцоо тийм юм уусаа илүү ер нь олон жилийн харилцааг илүү асуувал бид хоёр арай илүү хариулах юмсан болоо. Тийм. Болгоосаа 5 жил хүнтэйсэн шүү дээ. Би 4 жилийн хүнтэй байсан гэж байхгүй юу? Тэгэхээр ер нь бол бид хоёрын болцоо байхгүй. Ер нь Тийм. зүгээр болцох биш. Үерхүүлэл болсон гэдэг төрлийн юм бид хоёр. Цааш та тэгээд үерх нь бас юу дээ. Суугал үерх нь гэдэг аюу гэсэн. Тиймэрхүү. Одоо тэгж олон жил байсан хүмүүс тэгээд яг нэг жижиг одоо олон жижиг юмнаас болж салдаг үлээ тий. Нэг том юмнаас олон жижиг юмнаас тохиолдол ганц хоёр тохиолдол байна. Миний хол ялчгүй нэг том юмнаас болсон. Тэгээ ургуулад яриул бас нэг том юм. Гэтэ бас дундуур нь бодвол амар олон жижиг юмнаас бас болно гэх юм. Тэгээд дараар тавилтаар л дуусаагүй л тэгээд бусдын ч юм дүүрсэн юм шүү. Тэнийг амар юм байна уу? Яаж би нэг хуураад л дуусаагүй л тэгээд амар токсик шүү дээ. Жишээ. Токсик юм бас байх шүү дээ. Яг уу гарч оруулахгүй. Тэр ч яг. За хараахгүй. Тэ юу гэмдээ тийм. Тэг мөнгө зээлгч яах вэ зүгээр шүү дээ. Энэ бол надад биш шүү. Ер нь жоохон ингээл бүтлгүй хөвгт хүмүүс харьяамаарангууд эмэгтэй хүмүүс л амар төвчээд байдаг юм санагдав. Эрэгтэй хүмүүс бол ингээд төвчгүй
энийг харилцаагаа шууд ингээд дуусгах чаддаг. Эмэгтэй хүмүүс болохоор нөгөөний нөгөө бүлээгээд идэв санагддаг шүү дээ. Болгондоо энэ агандаа юм байгаагүй дээ гэдэг ч юм уу те. Сайн болохоор хайртай болохоор л тэгээд байгаа байхгүй юу? Дурсамжиндаа харагдал те. Танаас тэгсэн шүү. Танаас дурсамжиндаа харагддаггүй юу? Харагдсан шүү дээ энэ ч. Үнэн хүн юм хайр. Үгүй юм байна. Хүн юм хайр. Тийм. Тэгвэл та нар яг Бид хэдэг бүр офч ярьчихсан. Та нар дуушин. Та нар юу тэгдэг юм? тэгвэл шүү дээ. Яа байгаа дээр нь үн цэнийг ойлгохгүй юм. Тэр тариулж өгчлээ. Да. Наад тэр чинь бас шууд хариу байхгүй юм шиг байна. Гэтэ энэ хүн тэгээ аливаа юмыг нь алдсан байна л ойлгох. Байгаад нэг яахгүй юм. Гэтэ энэгээрээ бид нэр яг эрэгтэй хүмүүс л буруутай гэж бол хэлээгүй шүү. Эмэгтэй хүмүүсээс байгаа. Тосоо эмэгтэй хүмүүс бас байна. Таад дүнд өөрсдөө энэ эмэгтэйчүүд ирнэ. Юун дээр нь алдаад байна тэгвэл. Эмэгтэйчүүд үү? Тийм. Өөрөө хавн цэнийг мэддэг болцдог. Хүн дурлахаараа. Хүн дурлахаараа одоо жишээ нь за яг энэ бол яг миний түүхээ гэж хэлэх юм одоо юу гэх юм. Нөгөө сайн болцсон болохоор нөгөө анх тэр хүн тавьж исэн одоо юм шалгуур цензур стандарт байгаа шүү дээ. Ингэх юм бол би энэ хүнтэй харьцахгүй гэдэг. Тэрийг ингээд дараад явуулсан. За яах вэ гэх. Тэгэж явсаар яваад ангууд тэр хүн ч гэсэн за энэ одоо тэр хүнээс болж стандарта бууруулж ин гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэр бол та нэг том алдаа. Тэгэж болохгүй шүү. Жанжин шугам юм алдчихгүй юм шүү дээ, тийм. Тэрийг тийм хичнээн сайн байсан ч гэсэн чиний хизээж ийм хүнтэй байхгүй дээ гэдэг юм ин хийсэн л бол тэгэл хайртаж исэн хамаагүй салгал хэрэгтэй. Тэгээ би юу нас салсан. Тэгтээ бас эхлээд өөрийгөө хайрлаж сурчаал өндөө ирэхгүй л 1000 ингээл ингээд миний жанжин шугам гээл бас байгаад эрэгтэй хүнээ бодохгүй бол. Чинийхээ тэгтээ өөрийгөө хайрлах гэхээр одоо юу өөрийгөө хайрлах. Өөртөө амар хатуу байх. Өөртөө амар хатуу хандахгүй л ах хэрэгтэй. Би ч гэсэн суугаан даа гэдэг ч юм уу тийм. Хүмүүстэй харьцуулбал энэ охтууд ийм өргөн бат би ягаар ийм байгаа юм бол. Энэ өөрийгөө ямар жоохон тэгжсэн баха. Тийм. Энэ охтууд тийм шүү тэгтээ. Гэтэ нэг инсекюр бол байгаа бид нар. Тийм. Яасан ч байгаа. Тэрийг эргэтэн амар өөртөө итгэлгүй болгочт юм аа. Би бол тэгж боддог. За тэгвэл нөгөө өнцгөөс нэрээ. За. Эмэгтэй хүмүүс бас зарим эмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүсийг бас жоо хэмэлдэг шүү. Тийм. Ер нь ганц эрэгтэй эмэгтэй гэлтэй хүн ер нь хүнийг ер нь эвдэлдэг. Эрэгтэй хүмүүс миний бодлоор ингээд сэтгэл зүгээрээ амар тайван байдаг хүнийг сонгохдаг юм шиг санагдаж байна. Тайван байлгадаг үү? Тийм. Хоёр ойлгож байна. Зурганд анхаарал. Ойлгож байна. За тэг 50 гэж хаашаа. Яг чам Ядраалаад хэрэгтний хэрүүл мөрөлдөө байгаад байдаг ч юм уу. Зүгээр л амар тайван байдаг. Өөрийг нь юм дорд гэж мэдрүүлдэггүй тийм эмэгтэй хүнтэй байвал байх гад байдаг юм шиг санагдаад байна. Эмэгтэй хүмүүс манаас яг юм би ч бас жоохон л тоо. Гэтэ яг ингэж болоог байгаа жоох хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар манаас яг ингэ жоохон химлээд байдаг юм шиг санагдсан. Тэгэл ямар ч ихтэй хүн тийм хүнд нэг удаад тэсгүй л байна. Ингээд жүнгүүтээ ой тэгэл ихтэй хүнээс нь олдог молд гэж бас ярьж байгаа хүмүүс бас байж магадгүй. Жоох хүмүүс гэсэн сүнэд ч яаш болж байгаа. Тийм. Тэгээ та ийшийн талаар дурсамж юм ямар хөө ийшийн өмнөх болон дараах тийм сэтгэл яаж бэлдэв юм бэлдэжсэн үү? Бэлтгэл юм. Амар бэлдсэн үү? Амар бол бэлдээгүй. Эхний нэг 11-11-тэй бас амар бэлддэг ус. Тэгэл арагч орсон чинь их бэлтгэлцсэн юм. Хоёул ажил хоёр өөр юугаараас болохоор тий 12 хүртлээ нэг бэлдээгүй. Хичээлдээ л анхаар. Тэгээд яг яшд бол 12-т ороод одоо нэр нэг яш гэж өгнгээл. Тэгэл би сайн бэлдээд мэржлээ сайн сонгоод уртчилж төлөвлөөрэй гэж хэлээд байгаас байсан байхгүй. Яш яна хийдэв. Тэр заал хэлэх үү? Заавал манд
Бүгд хэлдэг. Бүгд хэлдэг юм. А, Манай тийм. подкастт дээрс Бүгд би санахгүй. Нэг амар өндөр бол биш ээ. Тэг яг 600 бол авсан л ах. Тэг санаж. Эсвэл юу юм болов нэг 580-аас дээшээ юм болов? 1500 очлоо. Би бас 500 дундчсан. Яшигтай юм чинь. Чи бас 500 гэсэн юм тий? Тийм их 600 авсан ганц жилтэй. Тэгээд нөгөө хоёр нь 500 тань. Хоёр тэгээд хоёр нь за 10 жил тахта юу болно гэж боддог байсан одоо. Багтаа ийм хүн болно гэж бодлоо шүү дээ. Яг бүр бага юм биш л дээ зүгээр. 10 жил дахлаа ангид багтаа ийм болно гэж боддог байсан тийм зориг байна уу? Ирээдүйд ийм хүн болно. Яг имжил болно гэж боддог. Би бол мейкап артист болох гэж боддог байсан. Тойч бүр яг салгидсан юм шүү. Тийм тийм. Гэтэ яг би артист болсон юм. Гэтэ яг бүр их сургууль сураагүй ч гэсэн. Хоёр юу болъё гэж боддог байсан. Би инженер болно гэж боддог гэсэн. Би бүр англи багштайгаа би англи надад хэрэггүй би инженер болох юм чи гээл. Барилгын инженер л гэж боддог. Тэ та юу ч тэгдэггүй юу? Юу? Ингээд давхар зэрэг юм хийдэггүй юу? Ер нь бол Яг маа. нэг тэгдэггүй шүү. Яг нэг юм хийж нэг юм хийхээр жоо чанаргүй ч юм уу тэгээ жоохон хотрааны санаа. Тийм. Би юм хийж байхдаа заавал юм сонсч мосооч юм уу? Эсвэл ярьж марангаа хийж чадаад идэг болохоор надад айгүй. Чи манай подкаст яг тийм юм тохирно гэсэн. Тэгээд нэг тоож үзэхгүй мөртлөө яг хажууд байвал нэг хантай. Энэ хөр тэгээд гэж байж хат нэг тийм подкаст гэсэн юм шүү дээ. Шударгал дүүсэн байна да. Гэтэ ер нь их подкастыг тэгж л сонсдог үстэй. Үгүй мүү. Тийш ер нь үздэг хүн байхгүй шүү. Эндээс сонсдог. Сонсоод л байж идэг л үү. Зургийнхаа явц сурцыг харуулахгүйсэн хэдүүлээ. Оо за нэг харуулчих юм. За. Зэрэг харуулах уу? За харуулъя. Класста процесс гэдэг. Чи хайда. Хөө. Чи бас хөрх юм гараад байна уу? Юу энэ? Наа чи бэ? Ямар хөөр хийнэ? Нэг жааш юу. Став. Хоёр нэг өдөр ихтэй үний би орох боломж олдол юу гэх юм. Хүмүүс илгээл юм. Юу? Доош харж үзнэ. Доош харж үзье. Тэгээд шээж үзнэ. Хүмүүс юм хэцүү юм гэдэг гэдэг шүү дээ. Ихтэй үний шүү. Тийм үү? Яста манлуулдаг гэдэг иддэг үстэй. Аа шударга хэлсэн. Сэн юм би. Тийм л юм их юм уу те? Өөр бас тийм. Өдөрж Юу өргөж үзнэ. Өөрийнхөө дийлдэх өрнөдийг өргөж үзнэ. Дөөг юу? Охин найрах гэж үзье тэгвэл. Очоод сайн уу? Таалагдчих шүү энэ. Яг одоо ингэж би өөрийгөө над дээр хэрэг хүн ирээ танилцах гад ингэж оролдвол юу хийвэл ер нь танилцах магадлал өндөр вэ гэсэн зүйлээ хийж үзнэ. Тэгээд октод За тэгвэл яаж одоо ингэж хэдэл төсөөлье заа юм. За ингэж шал тэнийг юм байна уу байна. аагүй юу. Боддоор ирээ шууд танилцын манилцыг гэж ирэхээр жоохон сонирч юм. Боддоор тэний За чи эрэхтэй болсон бол тэгээ за тэнд нэг охин сууж чинь чи тэг яаж очих вэ? Эхлээд харц толгоор. Эхлээд eye contact хийх Харц шүү дээ тий. толгохоос эхэлж ер нь би чамтай мэрж байгаа зургаас бүтэх ажиллаа. Харц толгохоос ер нь юм эхэлдэг гэж би боддог. Ингээл нэг хүн чинь ер нь дургу байгаа хүнтэй харц толгохгүй шүү дээ. Ингээл баймаа ингээл таалагдвал ингээл баймаа ингээл харах лэлгүүд өөр юм жаад ингээл харах лээ. Тэг жоохон гаж харагдах юм чи. Ихтэй байн ингэж харж байна. Над руу бас зэрэг контакт үүсгэж ивэл good. Good гэсэн. Үүсэхгүй байвал тэгэл шууд дуусгах штэ тэрийг явуулсаа.
За үүсгэчлээ үүсгэж. За үүсгэж. Хараад юм. Чи харлаа тэгээ хараад юм за. Next. Ингээд хараалаа. Аа. Тэнгүүт тэгэл Сайн уу бэ? боломж олдвол тэгэхээр чи сайн нь шүү дээ. Яг байж болох л та. Чи зөвлөд юу гэх юм? Очоод Мэдгүй байна гэж жинхэнэ. За хаана яваас шалтгаалъя. За энд ингээд дурж штэ. За. Хоёр хойлох нь баг энд ингээд. За энд хүмүүс байна тэр цаана ингээд. Тэгэд хоёр бол нэг нэгээрээ л зурж. за хоёр ингээ өөдөөс тэр камерны орон дээр залгаа. Тийм. За. Хоёрт хоёлаа ганцаарх нэ ингээ. Би Бэлгэрээ харц шидэлтий. Залуу байгаа гэж юм чи өөр залуу үст. Би А тийм охин байгаа. Охин ба. чин да юмнууд аваад. Шууд уу? Энд хүн сууж байгаа юу гэж. Аа. Цааш ч байгаа. Хүн сууж байгаа юу гэж. Аа. Ганцаараа явж байна уу? Хүн суухгүй байгаа. Би суучихгүй. Сууж болохгүй гэл. Гоё ихлээд амар хөөрхөн ярих хэрэгтэй зөө. Тэгэхгүй ингээл залууч нэг сонин яриад штэ. Сайн нөө мэн нөө гэж үгүй. Тэгэхээр ч амар тэнэг санагданаа. Зүгээр энэ ч суучихгүй гээл тэгэл тик гэвэл тэгээд гүд одоо хоёр дахь нэгэ гүд болчихж байгаа заяа. Тэгээд хам зоол чи юу зурж байгаа мурж байгаа. Хоёлаа зурд дуусчаад нэгэндээ харуулъя маруулъя гээл. Тэгээд за зураад дуусч та гарахаар боллоо. Гараал би чамаа хүргээд төхөө. Гэл тэнгууд явж байхдаа ингээл гоё юм ярина. Юу ч ярьж болно. Ер нь юу ч ярьж болно. За ер нь ингээд найрын ч баах. Ингээд л үү. Ингээд наач үз. Баг яах вэ? Би юу? Нэг хойлохны байгаа юм чинь. Ганцаараа суучснаас хойлоос нэгдвэл яах вэ? Тоглосон гэж шалтгаан нэг юм шиг. Энийг гасахгүй яг гасаараа гэдэг чи болох чи. Би зөв хэлж үзье юм тоглосон. За яг за чигнэс яах юм? За би ч юм бодоод тийм 6 гайв хэцүү нэ. Ингээд сууж байгаа шүү дээ миний хувьд. Тий, одоо тэнд ингээд зал суугаад яа хараад шүү. Хараад залуу гүний охин. За өнөр хартаа шүү. Тий. Надлаг бүр хараад байгаа юм шүү дээ. Хоёр ингээд харцалгараад аа. Юу ч гэсэн ингээд чам хахгүй. Тэг хандтаа аз тэг. Шууд зөрөгтэй шнэ. Уучлаарай. Өөрөө ганцаараа яв юу. Тэгэл зургийг хаалгүй ямар гоё зурдээ. За хот юм шиг. Ямар гоё. Ямар гоё зурдээ гэж. Энэ ямар юу. Или начигийн зураг зурцсан байл яах вэ? Чи тайч натрах. За. Юу гэж байгаа юм. Бүр таагаад үгүй гэдэг зүгээр. Тэхөө. Тэгвэл октодоо та нар найрагт доор бичээрэй. Найрд штэ. Тэр алинд нь найрагдах вэ? Байж би дуусаагүй. За. Юу ч юм тэгэл за суус гэн зөө. Тэр бол ойлгомжтой. Тэгээ сууж байгаа л гоё. Арай мэрэ өнөглөө шууд ажигаас солилцсон зөө. Бас ажигаас солилцсон штэ. Ажигаас солилцчоод тэгэл баг би тэгдэг. Ингүүл яах вэ? Өрөөж өгч бөхгүй юм бол. Хөрөөж өгчөөд би л аавна. Би ингээ өөрөөр бодох юм бол нэг залуу ирч юм уу те. Ингээ зааж өг юм үгээд яг тэр үед цагтаа ингээ enjoy чад тэгээд хойноос ингээ дагаад байлаа. Нөгөө асуу штэ гэж чам. Би чам хүрээдэх үү гингүүд тгий гэвэл окей, үгүй би өөр тийш явна гэх юм бол за түлж Instagram авчих болоо. Одоо ингээд хоёртой танилцсан залуу заяа. Танилцаа дууслаа тэгээд Тэнгүүдээ Instagram биш зөвхөн хэсэг дугаарч аваад Яг юм бодноо. Найз охинтой байж ээж бас юм шүү дээ л гэж бодсон шүү. Жоо сонь л ах. Одоо жомоо санаад авахгүй хэцүү шүү. Тийм шүү. тэгвэл огт тийм сошиал хаяггүй хүн байна. Тийм хөшин нүн. Гүү. Зүгээр зүгээр. Үеийн зүгээр сошиал хаяггүй хүн байж болно шүү дээ. Гэтэ гоё санаж байна. Гоё шүү. Үе сошиал хайггүй юм байгаа юу? Аа нэг итгэхгүй бас байгаа байх шүү дээ. Нэг байдаг та. Би тааdas нэг асуух уу? За. Таад энэ ордыг хөвөж бодсон. Юугаа? Орд. Итгэдэг ш тийм юм. Тийм. Нэртэй ус юм шүү дээ. Тойр итгэдэг юм уу? Үгүй юу сайн. Нилээ сайн итгэдэг заяа. Итгэдэг. Бүр ингээ учир зүггүй амар шууд амьдралынхаа зорилго болгоод өнөөдөр нөө ингэж байгаа юм би тэгвэл тийм ээ гэж бодохгүй л дээ. Зүгээр одоо яг ерөнхий хэлж байгаа чанар манар нилээн таардаг заяа. Нөгөө ихрүүд хоёр нүртэй юм. Тийм. Ер нь нилээн таардаг. Ингээ харангууд бүр нилээн таардаг. Тэгвэл би юуны орд юм шиг байна. Тонь. За тэгэл угаасаа би бас ордуудыг мэдгүй чи яг миний мэддэг орд шиг санагдахгүй байна гэхгүй. Мэдгүй би хоньыг мэдгүй болохоор л. Би миний таад. Би таад. Чи заг. Чи жинлүүр. Шал зүгээр
долгоонд орж ирсэн юм хэлээд байдаг тий. Хоёр орд юу юм? Хомох. Хомох гэж бас ээж шүү дээ. Чиний юу? Байж штий чи сайн тийм. Би сая таацсан байл. Оо. Авраг уусаад гэж мэдсэн. Аа. За ямар аваар гараад байна. Тийм ус. Ийм аа. Чихо ийм аа. Намрилцаал яа. Тэ. Ширүү идэ ширүү аа. Оо яна би шүү. Гулчих нөхтэй гулчих. Тэ. За арич. Түл эмбитай юм туу. За ENTP ч Чи ийм үү? үү? Чисний аа зэрэг. Яа. Мэдгүй. Царайтай штий. За. Ай зэрэгтэй. ENTP лүү ENTG ч үлээ нэг тийм. Энэ хоёр ч байж штий хоёлаа. Аха. Энэ хоёрын нэг нь аа. Ямар ч ENT тэгээд нэг GU эсвэл P. Гэтэ байж байгаа бүгд Ажлаа төлөвлөхдөө ингэж бичиж ингэж төлөвлөдөг. Эсвэл зүгээр за ингэж очиод болчихно. Одоо жишээл өнөөдөр би өнөөдөр эдэн цагаас тийм хийн гэж төлөвлөдөг. Эсвэл зүгээр надад за өнөөдөр зүгээр эхлэж хийж байгаа болчихно гэсэн. Төлөвлөлт Тэгвэл чи GU. энэ төлөвлөлтөө л өмнө хэлдэг юм бол энэ төлөвлөгөөтэй амьдэрдэг гэх юм. Тэ жоо extrovert штий тий. Гэснэ. Экстра ч болохоор ий ахгүй юу? Анти E. Гэтэ би ч бол тест ий гэж боддог. Чиний юу юм? Нэх INFP эсвэл ENFP ер нь хэлбэлзэл байдаг юм шиг л сүүл төгсөн чи ENFP гэсэн үү? тий. Нэг тийм ясна. Трама байна. Тэгээ Юу л ам драма байна гэхгүй. Юуны трав. тэгэл Хамаагүй. ярьж марих трама маа. Тийм би хүнтэй ер нь ийм хүнтэй харилцахаас ер нь жоохон зайс хийдэг, жоохон чаддгүй. Яаж юм бэ гэдэг тийм. Уц моцаар өөрнөөс тийм уц моцаар ерөөсөө ярихаас татгалцдаг. Хоолмор захиалгаад ирнэ. Захиалдаг үдээ бай. Тийм яаж Цааны хадас суугаад л гэдэг юм уу зүгээр. Аггүй. Гүгнөө гэрийн дуудлын хоол. Дуцаар ярих трамат юм биш үү тий? Тэгээ өөр. За дөг Найзын драматай. юу гэсэн юм? Хүнтэй найз болж чаддаг гэсэн юм. Үгүй. Одоо итгэсэн найзууд Хуурах үе одоо хуурах үедээ юу. тийм. А бас экси найзууд гэлтэй. Тиймэрхүү. Драматай. Итгэсэн хүндээ нэгсэндээ итгэл алдрах үе гэсэн тийм трамат юм шүү дээ. Зөв найз итгэж чинь. Тийм. Урам уурах одоо намайг жоохон миний хүсэнд хүлээлтэнд байж. Яг олон найзтай бол биш дээ юу. А зүгээр юм танилуд бол зөндөө байгаа. Гэтэ бүр яг ингээл хамаг юм аа яриад би ингээд тэгээд одоо яах хэвтан бол энэ дээрээ ч юм уу эсвэл ингээ хэцүү үедээ жоохон гонигтай байна гэж ярьдаг тийм найзууд нэлээд цөөхөн. Ер нь баг 3 дотор байгаа заяа. Яг хүн болгон тийм л ах та. Тэгээд тэгэнгүүт тэр хүмүүстэй амар итгэдэг. Итгэдэг учраас хүн ер нь найздаа нууц зарж байгаа шүү дээ. Тэгээд би ингээд яг тэр хүнд итгэсэн энэ яг миний найз шиг байсан чинь тэр найз маань намайг яг тэгж би тэр хүний боддог шиг сайн найзаа гэж бодоогүй байвал надад амар юу байх хаа ойлгох юм. Ойлгосон. Одоо ингэ тийм чиний хүнийг найзаа гэж утсан чинь нөгөө хүн яг чамайг гэж боддог шиг найзаа гэж бодохгүй байх уу? Зүг. Бодоогүй байвал хэцүү. Тийм. Янз бүрийн юм бас ярьчаад гэсэн нөгөөдгөө дараа нь тий. Айсас. Баби. одоо юу? Би зүгээр чамд унаас л амар. Юунасаа? Чамд унаас. Аа. Хүмүүс надтай ярьж байгаа дууган төсөх юм бол тэгэл. Арай л очих юм. Тустай гайгүй шүү. Надад байхгүй тий. Гоол гинэ. Амар асууснаа. Надад байхгүй баг. Тийм. Хоёрын Болно. Хоёр гэхдээ би би тэгтээ юм асуух. тэг. Хоёрын өндөрлгөөс харахад тийм. Орж чиж юу ч хэрэггүй юм бас байна уу? Үгүй. Өө ер нь бол Ярих хүн л авах байлгүй дээ өөрсдөө. бид хоёр нэг яг одоо өөртөө орё гэд тэгээд хийж байгаа чи өөртөө орё гэж байгаа юм чи тодорхой хэмжээний яхантай байгаа болоод орё гэж байгаа. Тэгэхээр тийм болохоор ерөөс тийм асуудал гарч байгаа. А тийм. Тэгээд яг ер нь бол ажиллаад хахад эхэндээ жоохон сайн мэдээ. Энэ зарим танихгүй зарим ингээд камер хавж байгаа. Би тавьж гисэн үстэй. Тэгээд сүлдээ ярианаа халаад ирэхээр амуу дондоо ороод ирээ. Гişмшүүн хөлбөмбөг албай.
За би сайн нэг юм асууж ирсэн. Бид хоёр тойроос орд асуусан шүү дээ. Тэгсэн тойр бид хоёроос асуугаагүй шүү дээ. За. Бид хоёр Хоёр орд за юу? хоёр та Та. бид хоёр ордыг. Чи баг өөрөө заасан шүү. Үгүй. Гошоо. Тэр заасан гэж. Дөг. За юу яа? Ахын өөр асуулт асуудаг заяа. Яг тэр асуултны дараа хариулъя. Жоо бодоод игээ. Чам бодоод. За. Хүнд амар дурлж ирсэн үү? Бүр үнэхээр амар дурлж ирсэн үү? Дурлжсэн. Гэл болцсон уу те? Дорлоо яг уу. За миний тэр түүхээ сонсгоо. За тэгээ. Энэ өмнөх дугаар дээр нараг бах те. Энэ нэг хоёр уу? Тэ. Чи дугаар үрдээ гэж байна. Үгүй. Тэр чинь хоёр их хэрэгтэй нэг хальтлаг гарсан шүү дээ. Тийм ээ. Тэгээд бусд нь нөгөө устцсан шүү дээ. Аа тэглээ. Тийм нөгөө тийм сүүл тусгаад дахиад чи ярьстай. Тэд чи тавс тийм ээ. За тэр. Ни бүр яг тэглэнгүй өрч. За лайл. Зүгээр ярьцгаа. Максима нэг тийм хүн байдаг юм. Тэгээд тэрийн харилцаа анханасаа айгүй амар сонирн байсан байхгүй. Тэгээд амар удаан чадсан юм аа. Маш удаан чадсан. 6 сар уулзаагүй шүү дээ бүр. Тэгээд тэр чинь нэр дээр үед 2 жилийн өмнө гэхлээр. Тэгээд уулзаад байжгаад нэг асуудлаас болоод байсан. Ерөөсөө байгаадсан баггүй юу сэтгэл дотор. Тэгээд тэгсэнд нь сая энэ жил Валентинаар би бичээд гэсэн чинь хариу өгөө. Тэгээд ирээд юм болсон. Тэгээд удаач нэг сар хагасуу байжгаад яг болсон шүү дээ. Болоод байгаа юм. Тэр охин чинь байлээ гэдэг юм уу? Тий тэр охин. Чи өөрөө дурлалцаа тэгээд бот юм биччихээд өөрөө болиг юу шал тэнгэстэй үү? Тий. Ингэсэн юм. Ингээд амар завгүй байсан бохгүй тэр охин. Амар завгүй. Яалтчгүй завгүй байсан. Тэгээд тэр үед нь би нэг битээр уулзахгүй нэлээд онж байгаа бохгүй юу? Далаа. Тэгээд би нэг тэр үед нэг 2-3 уурлалцсан юм аа. Ам зөрөөд тэгээд нэг байж байгаа одоо ингээ уулзахгүй байгаа шүү дээ. За тэгээд тэгж яхад нь ингээ наваа нэг жоохон анцсан маа нэг өдөр. 3-4 цаг маань тэгэхээр нь чат бичлэхгүй юм уу гэж битсэн чинь болохгүй байх гэж бичингүүт нь сайн санагдав. За юуг нэг сэтгэлэхгүй дээ гээ битсэн. Тэгэл чадлахгүй ханаал тэгэл за хайлаа юм байл. Тэгэл байсан шүү дээ. Тэр анх дурлснаа юу мэдсэн үү? Би хүн дурлцсан юм байна да. Мэдээгүй юу? Мэдээж бодоогүй. Тэгээ ер нь нэг тийм гид пан гэсэн юм бол байхгүй шүү дээ. Уусаал. Тэгээд яг алдсныхан дээр бас горцсон юм шиг. Тайлтайсан юм даа гэсэн. За, стим байж болох юм. Бас жоо хадармаатай. Зүг хариултын сайн болохгүй. Тэ чиний дурлал. Минийх үү? За юм зураагүй байгаа нь чи хэлчих юм уу? Одоо найз хүн байгаа шүү дээ. Нэр тийш. Чиний Минийх заяа. Би сая бас хэлсэндээ саяхан нэг дурлсан гэд. Тийм. Тэрийгээ бүр ингэ мэдсэн заяа бүр ингэ. Би ингээд өмнө нь одоо ингэ ханттай урьжсэн, хантнаа ингэ харцчихлаа. Тэнгүүд ингээд гоё хүн юм байна да гэл. Тэнгүүд одоо ингээд бас олонний танил хүмүүсийг хараад ямар гоё ах юм ах гэж харж байсан шүү дээ. Тэгсэн чинь би яг анх удаага амьдралдаа анх удаага ямар гоё залуу вэ гэж бодогдчихсэн надад. Юунаас болоод зүгээр хараалаа эсвэл нэг тийм үйл юм ярьж үзсэн л дээ. Яг хараад бол бас гоё залуу. Тэгээд ярилцаж үзсэн чинь хүн ер нь ихтэй ингэж яриад үзэхээр ингэ мэддэгдэж танд тэгдэг үү. За энэ дээ гэж бодогддог үе байдаг шүү дээ. Тэнгүүд би бас ер нь хүнтэй ингэ юм яриад ч юм уу эсвэл ингэ мэдчихэд байдаг энэ хүн надад дургүй байна уу, дуртай байна уу эсвэл энэ хүн ер нь надтай ер нь ойлголцохоор хүн байна уу гэдгийг тэгсэн чинь ингээд ярьж үзсэн мөдөл тэгсэн чинь яг ингээд юм ярьж байхдаа би ингээд шууд яг ингээд юм ярьж байхад ингээд сонсож явах явцдаа ингээд бодогцсаахгүй юу. Ямар гоё залуу вэ гэл. Тэгэл тэгж дурлаа.
удаа ингэ байж байгаа. Доин харагдаж байна. 108 төлөөл. За 180 оноо. тэгсэн. Тэгэхээр тэ гоё мэлээ ихлээ дуурлах. Тэгээ ингээд яа харцаж марцаагүй л дээ. Зөв нь хайлт бичилж мэцэл. Чи өөрөө хэлсэн бэ? Үгүй. Би ингээ яаж чадахгүй байгаа нь амар хэцүү. Дурлцсан байгаад байдаг тэр хүн дэхтэй яг харьцах хэрэгтэй юм лүү ясгүй болов гэдэг дээр амар хэлсэн юм хэлсэн. Юм жоох ах хүн байхгүй юу? Жоохон гэдэг нь одоо харилцаа. Жоохон ч байх тий. За ойлгочлаа. Дурлахтай гоё. Гэтэ яаж чадахгүй хаам хэцүү юм бэлээ. Энэ яг за тэгвэл насны зөрүүртэй хөсөд хэлээ. За. Өмнөхдөр гэдэг ярьсан. Энэ бол тий ярьсан. Ер нь л өмнөхдөр гэхдээ нэг эмхтэй ихч эрэгтэй дүү тийм хөсөд хэлсэн. Саний. Нэрийг нууцлах. Нэр нь л хэлмээргүй байна. Мэдгүй тэр бол надад жоохон сонин санагдах. Юу яг байж болох л аа. Тэр зүйл зүгээр ингэ санагддаг хүмүүст бол байж болно. Хүн болгон ч өөр өөртөө гэсэн шал өөрөөр бодолтой шүү дээ. Тэр л дүүнтэй. олон дүү. Яг дүү, жоохон дүү байвал байх. Ганц дүү бол яах вэ? Хоёр гурван болоод ирэхээр юу хэцүү. Нэг дүү хүн л ямар дүү байдгийг би мэдэрсэн болохоор 4 жилийн экс маань нэг дүү байсахгүй надаас. Мэдэрсэн болохоор за дүү хүн хэцүү юм байна л гэж бодсон. Тэгэхээр яач ах л байх хэрэгтэй. Хэцүүч биш бүр. Хэцүүч хүн бас тийм ээ. Тэрээс дөөкөл ахал хайж байгаа юм тий. Хайгаад тахтай яа би. Юу хайж байгаа. Хүлээж байгаа тийм шүү дээ. Тий. Хайж байгаа л шүү дээ. Тэгээд хайх чал өөр шүү дээ. Хүлээж байгаа л. Хүлээж байгаа тий. Тийм ээ. За. Тэгэж яриа. За, бог Юу? ямар залуу вэ? Ямар насны үед. За насны үед тийм. Асууд нэг хамаагүй. Зүгээр яг бүх хүн л болж ивэл. Гэтэ дээшээ дөрөв доош төрөх. Энэ дотны хооронд бол гайгүй. За, богийн насны лимит хэлчихлээ шүү дээ. За, дөөкнүү чи тэгэхээр одоо чи 22 дэх гэхээр 18. Үгүй мэн одоо биш гэж. Ер нь цааштай. Ирээд за 30 таа болчиход уу? Тий. Өстөө чи 26 таа зарлаа бол даваа л. Зүгээр шүү дээ. Зүгээр. Иш нь бол аюу яа. Дээшээ дөрөв бол. За нөгөө аав нь ачлаа явчихаа гэж байна шүү дээ. Тийш тий. Гээ сайжхан яа. Энэ нь дээшээ тааш үү. Чи 33 хүн. Баг 33 дуус болд үзсэн үү? Юу? Тэр биш үү? Оо би ч 21 шүү дээ. яа. Яг нэг сураа. Юу 33 хүн би зүгээр дээшээ тааш 4 шоколадтай гэдэг юм гэж боддог. Чи Эври. Арайс. Ахаа. Өмнөх хоёр нь яг бас адилхан. Нийт манай ингээд тэгэхээр ер нь бол гийг оролцоод 3 хүмүүс. Тэгээ бүгдээрээ яг адилхан юм хэлэх юм би бас гэж бодсон. Богийн хизээ дуусгараа. Өгч нь. Баг ер нь дуусах чимглүүлэх юм ийм гэдэг. Богийн бас Яа зураг хараад. Айгуу ус нарийн Тийм байна харин. нүүр боддог хүн цаасан дээр боддог асуудал. Аа тийм хичээл орж шүү дээ. Чи зураач хүн чинь баг чи энэ чинь зурдаг юм. Чи миний энэ минийг аваад жоо ашиглах уу? Би бол зурсан Би бодхын талын жишгсэн. Би өөрөө голоодсон дөрөв хүн байна. За одоо ор таяа. За тийм за. Заагаас олно ш. Заагаас чинь. Үгүй юу ч бодож. Хон. Биш. Аяар мохот. Гурав талаа. Хэлэн ч юм уу? Дөг. Энэ бол. За хинт байна уу? Ямар нэгэн хинт. Сая намайг таасч шүү дээ. Чи хэлэн ч юм уу? Тэ би хэлнэ. За богийн нэг хинт байна уу? Би тай. Би таачил дагууж. Хин төв. Тийм. Тэндээс чинь дөрөөлээд Явуулж яхаа штэ. Арслан. Тэ би бол аашгүй шүү. Гартай. өхөр юм уу? Хүний орд гэж үт юм уу? Тааш. Өхөр биш үү? Биш. За тэгвэл хань юм шүү дээ. Бас зөрүүд. Хань. Би ч гэсэн. Ихэр. Хань ихэр. Хоёр нүртэй бол биш. Хумх. Бүр их. Машлах зүгээр. Зөөлтэй дээ. Юу? Жинтлүүр. Цэцгийн сая юу гэсэн бэ? Би арт сайн мэдэхгүй юм байна. Хумхоо, хоноо, баг бүгдийн тайглаа. Өөр. Чи чинь баг 12 арттай биш үү? За баарах юм шүү. Тэр нэг Одоо төгч шүү.
2 нүүртэйгээс бусдаар 2 нүүртэй нь ямар орд гэсэн бэ? Ихэр. За эхрийн хүмүүс сонсож байгаа баг ингэж хэлсэн байх шүү. Ой би тийм шүү. Хүмүүс тэгсэн шүү. Ямар хөрхөн цэхэнг үнэ? Цэхэнг. За Таагдахгүй байна уу таахгүй хоёр байна. би дахиад би энд За хэлээ. тэгээ. Хэлээд би ас зөрүүд. Богийн ас зөрүүд. Богийн хастай би ас хартай. Хилэнцсэн юм шүү тэгээ адилхан юм. Гэтэ би 10 сарын. Би 11 сар. Тэгвэл өөр болчихно. Угаасаа. Энэ ингээ харж байгаа нэг тийм Бүр харин тий яг бүрэг шиг харагддаг. Аларын. Наач юу юм гэхдээ энэ? Энэ хүн байсан юм аа. Хүн зурж чадахгүй болон дараа хүн зурж чадах юм байна. нэг юм бүрээр болчихгүй да. Яа тийм. Тэгэж бүрх чинь талах нь Одоо би дундаас ганцаараа гостооны байж тээ ер нь бол. Гоё үерхийн гоё талыг хэлээч. За та бүр санаж байгаа 4-5 жилийн 4-5 жил үргэсэн би одоо үерхийн Хоёр хэр болсон. Тэгээ жил өнгөрч. Яа ид гоё дээр явж байна. Яг гоё. муухай одоо сондоо Энэ орд гэхдээ амар хурдан тусаад байгаа юм. Энэ ордын өрн сайн бодох хэрэгтэй байхгүй юу манай. Манай октод сонсч ивэл дахиад өшөө яар л гэж байгаа хта. Тий, орд ярих хэрэгтэй гэдэг. Тэр тэрний юу болохоор хоёр зүг яриад л тэгээд юу ярих хэрэгтэй байна. Хилэнц гэхэд хоёрт юу бодож чинь хамгийн Бартай. Жижигхэн. Хэлэнцэн орхоо юу? Ашигт амтны яриад байгаа. Энд Тэгвэл чи лавслангууд одоо тийм амар. үгүй шүү дээ. Үгүй. Гү миний хөө. Яа за Тэгвэл бүр юу ч юм. Тийм үү? Тэр нэрээ тийм орд сонирхдаггүй юм тий. Ихтэй хүмүүс тэгтээ тэх хөө. ер нь юм шүү дээ. Хилэн цөв Наач уусаа энэ хийстэй. Энэ чаа. Чи уг нь битэрт адилхан ууслал юм биш. тэгэхээр одоо адилхан ус байвал ер нь ойлголцох юм уу нэр. Ойлголцдог. Дээр гэдэг юм байна. Одоо бодлоо гал ус хоёр ойлголцохгүй шүү Тэр дээ. цаатах жоохон жий яадаг. Юу вэ чи юу? Гал юм уу? Хумгач нь газар мадар биш юм уу? Хомг лөө. Тийм. Хумгач юу юм бэ? Хумгач Чамаас юу мэдгүй юм? мэд. Хумгач гэж ор тэр мөр сонсож байгаа. Хол ахоо тэмцэж. За тэгвэл энэ хилэнцэн сэдв угаасаа явахгүй юм байна. Балий. Шил сонио Тэр юу те. жоохон нэг ордны тим education боловсруулаад. За зүгээр битэрийн сайн мэддгээр нь хилэнцээ яриа заяа. 10 сар 11 сарын хилэнцүүд ингээд өөр гэж байгаа шүү дээ. Тэгээд 10 сарын хилэнцээ юм амар софт заяа. Ийм яг ийм 11-ийнх нь болохоор арай тийм жоохон ширүүн. Яг ийм. Үгүй. Ширүүн нэг юм тий. Тэнгүүд нэг юм одоо хүмүүс зарим нь ингэдэг шүү дээ нэг юм дургуун бийжж худлаасаа юм дуртай юм шиг байж чадаад байдаг шүү дээ. Одоо дургуун үнтэйгээ ингээд зүгээр ингээд ярьж чадаж мадаад битээ ерөөсөө тэгж чаддаггүй. Ингээд дургуун жоо. Гэхдээ бас хүнд амар амархан дургуй болдгоо. Үнэхээр амар том асуудлаас болж хүн дургуй болно гэхээс хүнд нэг дургуй болоод байдаггүй. Тэнгүүд ингээд нэг тийм таалагддаггүй хүмүүнтэй тэгж худлаа ярьж мэрч чаддаггүй. Худлаа ингээд найзрахад чадж маддаггүй. Юу нэг тийм. Хөрхий яг талууд нь адилхан ч гэсэн мэрс хэр тийм жижиг шажиг юмуд нэрээ өөр байдаг. Тэгээ та хэд ч гэсэн тийм. Одоо загас чинь 2 3 шүү дээ. 2 сарын загас, 3 сарын загас бас өөр. Зайлааг нь. Загсууд гэхдээ ер нь бол амар шалиг өгдөг шүү дээ. Тийм. Чи 3 сарынх юм уу 2 сарын юм уу? Тэгээд хоёр байж бид хоёр юу гэж бодож байна. Гийг энэ шалг гэж бодож байна. 3 сарын даа 2 сар. Ял гайгүй л гэж бодож байна. Загс 2 юугаараа Би гэхдээ яг 2 сарын загсуудыг арай шалиг гэж бодож байна. 3 сарын хараа гайг баг. 3 сарынх нэг үү дээ. Тэр доор мухад. Чи хэдэн сарын хаа? би одоо 2 сарыг хэлчихлээ шалиг болох гэдэг. 2 сарын. 2 сарын. Тэгвэл хүнээсээ шалтгаална уу гэж ядраа. Засаад. Тийш. Зарим үед ч гэсэн үнэн байх. Тэ чи. Чамаа ер нь хилчлээ шүү дээ. Зарим үед л гэсэн. Одоо нөгөө нэг жинлүүр штэ. Ингээд шийдвэр гаргаж чаддаггүй. Нэг юм жинлүүр шиг. Ерөөсөө ингээд
яах вэ гэж тэгээд гингүүд манай миний ингэ мэддэж илүү найзууд бас яг тийм. Ерөөс шийдвэр гаргаж чаддаг. Тэр нь амар хэцүү. Тэр мэн би чамдруу гэхгүй. Чи тэгээ орд мар дээр янз бүр юм хийдгүү. Юм хийгээ зараад димэлж төмсч чаа. Орд мар төрс өдөр идрийг аваад. Тийм амар бол сайн мэдгүй гэсэн шүү дээ. За одоо би яриад орё. За. Одоо яг ярьчих л та. Гэлс бац чи. Чи баг солон малхан зураад байгаа юм. Үлгэр зүүд мүүд. Окей. За ер нь ингээл дуусгаад та. Зааварч нэ. Эсвэл гэгээлэг авал те. Арт түмэн шийдэндээ. Ялтаа. Зураг гэдэг чинь бас те заавал яг уцаар авцсан юм шиг биш бас. За чи өөрийнхөө дэвшлэх гэдэг. Төсөөлөлтэй энийг харж иж бас яаж төсөөлж ийн. Тийм. Одоо болно. Ганцхан баг юм шүүсэн. За минийхээс их илүү болчихлоо юм. Гар мараа суугаад бүр шүүсэн тавьчих. Хоёр энэ хүнийг мэдхүү. Бог тамстай. Аа? За тоглосон. Тоглосон энэ хэсгийг кат. Энэ хэсгийг кат шүү. Мэдгүй. Энэ гэхдээ юу? Бүр дээд богны үед л байсан. Тэр малгайных нь юу гэхээр намнаас өргөн үнэтэй холбоотой яг хий. мэдгүй л тэр юм. Чи богд хаан гэсэн үү? Намнаас өрөө ахын үед Энэ кат шүү. Би юм яриаггүй шүү. Энэ дэстэй амар Тоглосон хийж үзье. Йой. хийнэ. сайн аа хаана. Би сайн намнаас өргөн гэсэн. Би чам чи холбоотой хүн байж магадгүй гэсэн. Намнаас өрөө ахын үед амьдрдаг байсан хөө гэсэн чинь намнаас өрөө гэдэг. энэ шүтээд. Намнаас өрөө гэдэг юм. Ямар алтан тушаал хашдаг гэсэн үг. Цэрэг. Үгүй шүү дээ. Тоглосон кат юм гэж. Энд нөгөө нэг тусгаар тогтнолыг яасан юм шүү дээ. Тусгаар тогтноос Яг за амар том ямар алтан тушаал хасж байгаа хой яасан. хорлогдчихвоо. Илч төлөөлөгч гэхгүй. Урагшаа явдаг үстэй. Хэцэд рүү явдаг үстэй. Тэр нэг сайн. Хэцэд рүү яваад нөгөө нэг бичиг авчираад Нилийн том алтан тушаал шүү. мундаг хүн байсан. Анхны юм. Аа. Аль ангийнх нь мэдхүү. Яам. Чи мундаг. Чи лаг. Эндээ өөр ч орослог тэр ямар түүхийн мэдлэггүй гэдгийг харуулж өгч чадчих юм те. Би аль жоохон мэдлэг юм шиг үгүй. Жоохон. Жохоо арай илүү бас. Жоохон. Арай богдхаа штэ амтай чи бүр аралтай. Чи арай. Би нөө түүхийн хичээлээр биологи хийдэг байсан шүү. За. Ягаад зурсан шалтгаан нэ? Зургийг чинь тайлбарлах хүн өөрөө. За өөхийнх нэг юм байна. За бог юм байна. Лимон дурсан байна. Баярлаа. Тийм цэнхэр сүтэлтэй. За бэг нэлээ ийшлүүлж авъя. За бэг юу зурсныг таагаарэ. Дөг миний хаар. Лэг яарэ. За минийх нэг юм. За. За. Энийг харъя да. Вау. Сүүл болчихсон шүү. Харин чи Юм жимсний цоглоод нэг бүргэр л байна. Татараа бүргэр идэх чаад татараа. Хата дургачаад үлж байгаа бүр үрсэрсэн шүү. Яга бүр үзэрч. Би бол зуныг бэлдсэн шүү хүмүүсээ. 100 цаг ирж байна. За та хэдийн бодлоор зөө дүүл нэг нь нотыг хэлснээр хамгийн Монголын хамгийн гоё аймаг. Өврөнгай. Уян сум шүү. За би юу гэлч. Овс гэлч. Хөвсгөлч юм уу? Овсч. Аль. Яа. Мэд. Шалтгаантай хэлсэн. Хамаг гоё юм л байдаг үстэй юу. Гоё үзүүх Нуур юм. муур харин тийм хүмүүс Очиж амьдрыг юу за. Зүгээр одоо 21 аймаг нэг аймаг сонгоод тэгээд одоо амьдрыг. Хөвсгөл явахгүй тэр хөвсгөлч нь айгүй нэг сүнстэй кино мөн айгүй ихтэй. тийм үү. Харин тийм. Өсгөл тавсан байдал бодлоо. Амьдрын гэвэл би бол Улаанбаатар тал байх. Гэхдээ яг аймаг руу. За мэдгүй болгон гэлч дөө. Дархан. Эсвэл эрдэнэт. Хотоос халдгүй. Тий. Би л өврөнгайтай. Би өсөөр. Наадмын өврөнгай. Өөр ханга гоё юм уу? Монголын хамгийн гоё аймаг шүү дээ. Тийм үү. Монгол улсын төв хааны дээ. Төв цэг хааны дээ. Харин өөр ханга юм уу? Аха. Тийм үү. Оёо савнд идэх штэ. Манай өөр хангаач бүр гоётой хангаатай шүү. Чи сая яг бодлоо таслаа. Ой. Оёх байдаг шүү дээ. Тэр нааша илэн цөлөөс явж байгаа Чи ханаа байт гоё юм нэ. аа. Тэш чи яана хаа.
Хөө тэг би нэг аахад тэмцээд орсон чинь өөр хангаа юу юм. За Google чи. Йоо. Гэтэ манай нутаг хангаатай ч говьтой ч орно. Тэр Эрдэнэт рүү нөгөө Эрдэнэт рүү нэг гоё биш гэсэн чинь Эрдэнэтийн нөгөө хотоос Эрдэнэт рүү явдаг вагоноор аим гоё юм л ч тийм. Бүгд сумд байд юм байна. Гоё шүү дээ. Тийм харин Тэгж лахгүй. аим л. Тэгж үз энэсгүй кат. 300 км-ийн зөрүүтэй юм байна. За энэсгүй кат. Хаад. Уяагаад катлаараа. Үгүй кат. Энэ ер нь бүр тэр чигээр катгүй явчлаа. Харин тийм. Ямар ч катлах шаардлагагүй. Шаардлагагүй. Той Кат. тийм. Тэсэн багаараа л шүү дээ. Мэдхгүй болоод байх. Гоё. Мэдхгүй л тийм. Зураг гоё л юм. Гоё наа. Тэг зурангаа ярих бас жоохон хэцүү л юм. Яг гоё тухтаа суулгах гоё. Би яг тухтаас үсэн бол энэс гоё зураг. Зураг бас. За ингээд та нар зургуудаа нэг өөрсдөө тайлбарлаа. Юу мэдчихэж байгаа тайлбарлаа. Даас зүгээр солио тайлбарч өгд энэ хэвээр. Би за битээрлээ солилоо. За. Тэмээ. Манай нээзэх нийтдээ болохгүй юм штэ. Амар гоё юм чи би яаж нийт болох юм? Ийм гоё зурцсан багтана. За одоо энэс би эхэлчих үү. За Гигийнхээс харуул ингээд тийм нэг хүүхэлтэй киноны баатрийг оруулснаа тэрийг айгүй нэг холбоотой холбогдсон юм шиг харагдах. Одоо нэг Японы нөгөө бета бокс мокс гэдэг чинь яг тэр шиг ингээд одоо энэ чинь нэг бүргэр одоо зайц майц бүргэр инээд тэрээс сүши мүшиж байгаа шиг. Тэгээ цаана нэг жимс ингээд гिचий тавьчихсан шиг нэг тийм хөө. Жохон үлссэн гэснээ айгүй нэг тийм өнөөдөр гоё өдөр байгаа ч юм уу тийм гэгээлэг тийм нэг тийм донгорсон ажралтай л. ажаргалтай гэтээ жоох өссөн тийм л харагдав. За тэнийг нэг удаа яаж тэл. За ийм жоохон гонигтай байгаа юм уу? Гүү юу? Жоох бараан болохоор гонигтай ч юм шиг. Тэгээ одоо нөгөөх нь бэк өөрөө нөгөөх нь найз охин тий. Арга билег хоёр шиг. Тэгээд пензэн одоо юу чи мөнхийн эргүүл ба. Тэ юм гөө гүнзгий те. Гөө гүнзгий. Би биндээ харт хоёр загас байна. Хостой хүмүүсээс арай өөр сэтгэж шүү дээ. Хасаар нь л зураг авчихдаг юм ерөөс. За. Тэрсээ юм инээдтэй биш амар гоё тайлбарлаад өгч байгаа юм шүү. Инээдтэй тайлбар. Инээдтэй яаж тайлбарлах вэ? Чи нэг инээдтэй тайлбар. Одоо болцсон. Оо ямар. Энэ нэг Гоё л юм. инээдтэй тайлбарлал нь гэвэл жоохон нэг жарлангийн ус татчих байгаа юм шиг харагдав. Салхим уу? За тийм. Май Дукийн зурсан зураг бол юм хүнд тайвшрал мэдрүүлсэн. Хараад энэ дунд хамт явмаар байгаа тий. Биш ээ. Хамт ер нь бол энэ цэцгсийг хараад энэ дундуур явмаар байгаа юм шиг л тайвшрал мэдрүүлсэн зураг. Үйл мөлийг харчаад. Тийм л зураг байна да. Лемон байна. Болрог их болохоороо. Уусаа яг нөө өөрөөр хэлсэн чинь 100 цагийг бэлэгдээд гээд тэнгууд угаасаа ингээд бид нар амар халуун малуун ер нь лемонэд уудсан штэ. Тэнгууд яг ийм гоё амар халуун өдөр нэг ийм гоё сэнгэнсэн мэдрэмж авч байгаа юм шиг гоё. Тэгээ ийм гоё далайн ирэг дээр байгаа юм шиг мэдрэмж. Одоо хүмүүс яг ингээд сонсч ирсэн зүгээр ингээд бидний зургийг харах гэдэг орж ирж байгаа хэ тий. За, юу яа. За, зургуудыг үнэлье. За тэг тагуур өмнөхийг үнэлж за. Яг үнээр. За. За би бол яагаад үнийг хэлнэ шүү. Гол нийлж байгаа. Нэг нэрээ үнэлэх юм. За. Одоо энэ зургийг одоо үнэлэх нэ. За би бол үнэлүүл бас. За хэд ийм нэг тийм Япон хүн зурсан юм шиг. Бэг самаа. За тэгээд тэ нэлээл үнд өрөх хаяа. Шүү. За үн хэлэх хэцүү юм байна. Би бол үнэхээр баян байвал би нэг бол сая маяг 3 оронтой сая маягаар л авна. Би 10-аас оноо өгөх гэдэг юм бодоод байгаа. Оноо өгөх юм уу? оноо. За тэгээ. Саяар авчих юм ч баста өндөр л оноо.
Үнэхээр хөнгөн дээр бол шал ямар гоё. Ямар удаан боддгийг хоёроо. Чи ямар хамаагүй. Чамайг үлээ. За би 8-5 өглөө. Би 8 өглөө. 5. Чи өөртөө өөр өгөх юм уу? Би 10. За. Тэгээ оноорхоо дунджаар нь тооцчих юм уу? Тэгээ өөртөө оног чийжилчих заа юм. Жишээлбэл 8 өөртөө 10 гэсэн. Тэгээ өөртөө Энэ зүгээр ингээл За. За. Бог гэх шүү дээ, тий? Та харахгүй байсан уу санийх шиг? Нэлээ харж байгаа дүнх байсан уу? Ари дутуулаад байгаа юм шүү. Хатаатай. За. Энэхтээс авангард зураг. Надад нэг тийм юу санагдаад байна. Ширээний хулдаас идэж шүү дээ. Аа чи жимстэй юу? Тий. Ханны эзтэй тэр шиг. Тэгээ ханны чилээ ширээний. Энэ 10 хот байдаг шүү дээ. Тэр сайн дорж өөр бас сэлэнгийн ах нар байдаг шүү дээ. Ах нар ийм мак өмстэй яваад байдаг шүү дээ. Эсвэл Орос нөгөө шоронд хоригддаг юм шүү дээ. Тий. Тэдний хувьд. Нууц мэдхгүй юм шиг бэ. Месси санаад ирж. Тэгээд хөл өмгөн шунал гоё л Итали зурагч юм шиг тий. Би 7 өглөө. Би аль 9 өгнө. Нөгөө нэг одоо наа чи нэг юм амар сүдрэлцэн байгаад ийм сүдрэлт юусаа гаргахад амар хэцүү шүү дээ. Үлгэлээр 9-ийг. Детальт нь Деталь надлаа. За. Чи өөртөө Би сүхт 10 л. За. Анда 8-аар. нэг өглөө. За 8 одоогийн байдлаар хамгийн өндөр оноо авсан байна. За бэк төрүүлэхгүй ойлгомжтой байлаа. Хасагдлаа. Тэгээд. За дөг. За ийм. За. Одоо чи өөр хэлээ. Та гурав нэг хэлээ. Би яаж За би эхэлчихье. За би 9-ийг өгье. би хэлэх юм уу? Гэхдээ ер нь ингээ харахад бол амин үнхээр гэгээлэг зураг байгаа зү. Бид энэ дундаас бол хамгийн гэгээлэг зураг нь тайвшруулсан. Ийм зурнууд ер нь гоё шүү дээ. Тэгэхээр 10. Нэг. 10 саяар авна. Тэгээд. Нэг тас цэвэрхэн зурж энэ чин доотлын албаар ингэж жоохон бараан зурсан уу? Угаасаа ингэсэн. Гоё л. Ишин үү? Нэг тас юу юм аа? Доотлоноос сарнааны хөл шиг юм те. Жоохон өргөс мөрстэй юм шиг. Тэгээ би нэг би чам дөрөв. Яагаад тийм амар гэж байгаа. Өөрөө очих гэдэг өөрөө төрүүлэх гэдэг юм уу? Үгүй. Наа би зүрхтэй. 6. Үгүй. Зүгээр яг үнэн сэтгэлээрээ л хэлсэн шүү дээ. За. Би өөр 10 өглөө. За сүүлийн зураг манай гигийн зураг. Тоо үн сэтгэлээ дагаад байгааг найз. Маш юм. Одоо нэг тийм 6-аас доош одоо өгөх зүгээр юм байна. Хуршилттай юм зөрөгтэй үйл юм уу? Одоо энэ минь одоо яасан чи те? Яасан. За чи хэлээ л да. За одоо дөгс хэлээ. Би ерөөсөө хариу аваагүй шүү. Зүгээр л. Үгүй. Нэг ингээ харахаар бас нэг юм зарим байгууллагын лого болчих юм шиг. Гэтэ болоход арай болох болохоор 5. Байгууллагын лого юу? Одоо юм хоолны газар гэж яриадсэн шүү дээ. Нөө санаандгүй байдлаар энийг сайжруулбал гоё лого болвол төсөөлөгдөд байгаа байхгүй надад. Наа чи баг гоё. Юм сансан маасан биш баг магтаал юм шүү. Тийм. Үнэхээр манай дүү зурсан юм шиг. 6. За баярлалаа. Би бас 10 гэж хэлэн заяа. Яагаад вэ гэхээр ичгнүүргөө гэдэг. Зурж ямар ч тийм зурж болж байгаа байхгүй. Тэгэхээр бас үнэхээр Энэ зориг шүү дээ. Зориг. Ичгнүүргөө Өөрхөн авяас чадраас ичилгүй те. Энэ ягаан SMS бас ямар ч чаддаг. Ингэж гоё зурсан юм шүү дээ. Гүзэхгүй залхуур зүгээр бүрэн гэж юм байна. харин тэгсэн дүүрэх гээд. Өдөртөө. Хоёул зурсан шүү дээ. Би бол өөрийнхөө зургийг ханан дээр бол их бахархалтайгаар үлгэнэ. Хойл яваас дөрөв хаадаг үлгээ. Тэгээд баян авч өгч. Тэгээ.
За нэг юм шиг юм байна. Та өнөөдөр яг ярих юмсан гэдээ ярьж чадаагүй тийм зүйлс байна уу? Яг одоо өндөрлөх тийшээ хандж боллоо. Хоёр ч одоо хоёлаа ингээд урттай хугацаанд бас харилцан байсан чи одоо яг тэр хугацаанд байсан нэг тийм өрхөл дондоос нэг юм яг уу Яг за тийм нөгөө асуудал өөр хүмүүстээс сургамж болоод эсвэл нэг наа ингээд юм. За нэг сургамж болоод тэр манаас ярих юм гээл. Сая ихтэй бараг хэлсэн дээ. Эхтэй үнийг тайван байлгачих гэдэг шүү. Сэтгэл зүйн. За төвт юм. Надад болохоор найз охиныгоо ер нь дэмжих хэрэгтэй. Юу ч хийжсэн зүгээр ингээд сургуульд сурдаг байсан ч гэсэн дэмжих хэрэгтэй, ойлгож өгөх хэрэгтэй л гэж бодож байна да. Ойлгочиход тэгэл ер нь Өөртөө ихлүү байдлыг битгий үзгээсэй. тийм. Тэр нь бол ямар ч эмэгтэй хүн эрэгтэй хүн хажуудах эрэгтэй хүн нь жоохон тэгдэвэл ямар ч ихтгэлтэйсэн дэ хэдэн жилийн дараа гэхэд жоохон тэтгэлгүй нүдний гал нь бүтсэн л. Тэгээ тийм байлгаж чадахгүй бол тэгээд ер нь дэмий. Ер нь л үерхэл гэдгийг одоо ер нь хүмүүс амар тийм чухлаар авч үзгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тийм чухлаар авч үзгүй юм бол зүгээр л хүмүүстэй ингээ харьцаал явах хэрэгтэй. Үерхэл гэдэг чинь бас нэлээд чухал одоо юм найз охин найз залуу гэдэг тийм байр суураас ингэж байж байгаа учраас тэрийг сайн бодох хэрэгтэй. Зүгээр л харьцаж явж байгаа юм шиг тийм ямар ч тийм ирээдүйн төлөвлөгөө байхгүй байдаг тийм санагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ эхэндээ бол бүгд гоё гэдэг. 6 сар өнгөрөөд жоохон дундаараа л гэдэг санагдаад. Тэгээд тэр нөгөө сая өөртөө ихтгэлгүй байдлыг үүсгэж болохгүй. Ер нь эрэгтэй ч эмэгтэй ч хажуудах одоо хүнээ өөртөө ихтгэлгүй байлгаж ийн гэдэг чинь тэр бол яг хайр бол биш гэж би боддог. Тийм болохоор ямар ч хэлсэн бодлоготой үерхэд тэгээд үерхэж байгаа бол найз залуу найз охиныгоо өөртөө ихтгэлтэй байдлыг ингээд гоё өгөөд дэмжиж байх хэрэгтэй шүү л гэж хэлээ та. Халамж хамгийн чухал шүү. Та юм юм дээ. Амар сэний амар хүчин. За энэ сургаал гэдэг. За тэгвэл хоёр ингээд за тэ боллоо. Энэ Хилээч. Гөө боллоо. Ерөөс канселдахгүй За яасан гэж. тэр ингээд хоёр одоо хоёул сингл байгаа юм ч одоо ингээд хоёр өөрсдөө нэг юм рекламтай. Гөө давуу тал мал. Гөө ер нь давуу тал заваас харин би ийм болохоор ингэ хэлэхгүй байсан. Зүгээр Өөр солиод би нам магтчих юм уу? Түлс амар магтчих. За Тэр чинь амар өөрийгөө магтана. Бас өөрийгөө яг магч бол одоо жишээлбэл нэг өөрх нэг авьяасыг хилдэг ч юм уу. Одоо би ингээд амар гоё зураг зурдаг гэдэг шиг би амарсан шатар тоглодог ч мэдгүй нэтрээ. за зүгээр ингээ дөрүүлээ амар бүр ямар ч ичгүр сонжиргүйгээр өөрийнхөө нэг юм ингээ шууд хэлээ. Би үнэхээр бол тийм шүү. ийм сайн хүн шүү гэдэг. Яг эсвэл өөр хамгийн тийм ихтэй байдаг нэг зүйлээ хэлдэг. Тагийн хэсэг. За би өөрийнхөө мэдрэмжинд маш их сэтгэл хангалуун байдаг. Тэмцтэй гэж юу юм. Тийм. Тэгж таарах. За би болохоор гэтгэхгүй. Ер нь өөрийгөө шууд хандаж хэлэх юм ааши. Өөрийгөө хүний оронд тавьж ер нь амар ойлгохыг хичээдэг. Гэх юм уу? Ер нь ойлгохыг хичээдэг. Тийм. Тэрэндээ бол амар ихтэй байдаг. Би төвтэй хүн бол биш юм Тийм. байна. За бэг Би тийм готордгүй айгүй өөр хэвэд айгүй ихтэй. За Би маш сайн сонголт сайтай яа. Сонголт сайтай. сонголт юм уу? Тэгээс ийсээ кат юм. амар Ямар амар. Танаа өөрсдөө амар эсвэл шөнөгөө санжургүй маж өөрсдөө амар ухааны юм ярьж байгаа гэдэг. гоо Начус нэр гоё л шүү дээ. Гэтэ кат би ишэл өөрөөр хэлдэг. Би маш сайтай шүү. Би нэг кайт олчод маш сайн сэтгэлтэй. Бүхнээ зориулдаг хүн шүү. Баярлалаа. Олдож байгаа хүмүүс чинь ингээд хоол сайтай хүнийг үү сайн гэр хүн зөвлөдөг юм. хоол яа нааш чинь гэхдээ ямар ай хаал тийм хаал гэрэг бол жоохон ингээл болно шүү. хэзээ 109 хоолн дээрээс л хэрүүл хийж байгаа шүү дээ. Тэгээс гэр зөвлөх чинь бас Гэхдээ одоо ийм ч та одоо та нар ингээд бодонгууд одоо ингээд орой ороод орж ирлээ заяа. Тэнгүүд ингээд
Гэр цэвэрхэн хоолгүй байсан дээрөө гэр жоохон муухай хоолтой байсан дээрөө юу бодонгод хоол Тийм хоо. дээр л байна л та. Тийм үү. Эрэгтэй гэж боддог. Яг бид хоёр л тэгж боддог. Чи бол орой хоолгүй байсан гэсэн гэр цэвэрхэн бол гоё юм. Эмэгтэй Тэр хүн цэвэрхэн байх чинь сэтгэл зүйд бүр шууд гараа юм билээ. Яг хоо эрэгтэй хүний хувьд бол хоол хийж чаддаг гэж байсан ч зүгээр дээ. За энэ ихтэй юу гэсэн аль аль нь ч байсан зүгээр юм байна. Аль аль нь ч байсан тэгэл уусаа. Дутуу нөх. харьч болж уусч хийлгээд байгаа юм шүү дээ. Уусах чи ойлгоё шүү. Уусыг. Уусцаа. За би ихтэй. Тэр уусах хүн ямар вэ гэдэг юм стандарт байна шүү дээ. Тэрийг давж иж тэр хүн байл. Тэрнээс доош аваад уусаа. За окей. Энэ дуусахгүй. За тэгээ За одоо яг сүүлийн үг байна уу? сүүлийн үг ч гэсэн. Сүүлийн үг ер нь хэлсэн шүү дээ тий. Энэ бол миний сүүлийн үг биш. За тэгээ энэ хүртэл үтсэн бол баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар. За оролцсон. Маа оролцсон Дөг Болроо 2. Өнөөдрийн зочид Дөг Болроо 2 байлаа. Тэгээд бичлэг хийсэн газар кафе бар маань байлаа. Иймэрхүү юм хийсэн байна. Баяа. Тий. За би кофе бартаа маш их баярлалаа. Дараа нь дахиад өөр дугаар орох гэж найдаж байна. За. За баяртай. За.